안녕하세요. 자, дахиад бүгдээрээ уулзлаа. За, ингээд 5 дахь хичээл дээрээ дахиад уулзцааж байна. За, 5 дахь хичээл дээр багш нь юу ярих вэ гэхээр ерөнхийдөө түрүүчийн хичээл дээр бид нэг орхиод өнгөрчихсэн, дурдаад өнгөрчихсэн зүйлүүд байгаа шүү дээ. За, юу илээ чиглэл засан нөхцөл. За, чиглэл нөгөө нэг дээр ярьжсэн тий. Нэр үгний араас авдаг. За, авахдаа кадауда буюу явах ирэх гэдэг үгнүүд дээр авахдаа руу болчдөг гэж чиглэл ярьжсэн тийм үү. Тэр чин өнөөдөр орж ирнэ. Дээрээс нь багш нь өнөөдөр та бүхэнд тоолол. Нэг гэдэг хичээлийг үлцгээр бэлтгэж ирсэн байна. За ингээд тоогт орж ирлээ. Яна. Өнөөдөр цэжлэнэ гэх тээ боо юм болж байгаа. За, 친구와 인사하기. найзтайгаа мэдлэнэ. За, энэ хичээлдээ бид нар ерөөхдөө найзтайгаа мэдлээд ерөөхдөө би тийшээ ийшээ ингэж тэгж байгаа шүү дээ юу вэ? Өөрийнхөө нөгөө нэг жижигхэн бас нэг юм мэдээллийг дамжуулах нэг юм дүрмүүдийг хэвчлээ үзэн. За, тэгэхээр та бүхэн яах нь найзтайгаа ярихын тулд бас нэг хөрхөн мэдээлэлтэй болох хэрэгтэй байна шүү дээ тийм ээ. За, хичээлдээ оръё. За, энэ тохиолдолд дээр бид нар ерөөхдөө байлцаасан руу гэдэг янаа гэж хэлжсэн. За окей. Тэгвэл тоолол дээр ерөөхдөө бид нар цаашдаа ерөөхдөө 1-4 хооронд дөрвөн одоо тийм одоо ангилсан тийм тооны хичээлүүдийг үзнэ. За тэгэхээр өнөөдөр тооллын 1-р хичээл авах нь. Юу вэ гэхээр бид нар анх л одоо тоотоо танилцах чинь шүү дээ. За ингээд тоотоо танилцуулах гэж байгаадаа багш нь айгүй их баяртай байна. За яагаад тэгэхээр цаашдаа айгүй их юм үзэх хэрэгтэй болохоор айгүй гой юм руу орж ирж байна. За, байрлал зааж одоо тийм чиглэл одоо бүр тодорхойлсон тийм үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр нэгэсэндээ би нэлээд одоо гүнзгий чиглэл бас зааж эхэлнэ гэсэн үг ахна тийм ээ. За, руу гэдэг ийм одоо үг утгатай. За, 어디에 갑니까? хаашаа явах гэж байгаа юм бэ гэсэн чинь юу вэ? 학교에 갑니다. сургууль руугаа явж байна. 자, 이도에스 학원에 갑니다. 이도에스 학원, 이도에스 манай одоо юу илээ? 이도에스 сургуулийн төв байх нэ. За, 학원 сургуулийн төв рүүгээ явж байна гэсэн хэлбэр болно гэсэн. За, тэгвэл би ганцхан када гэдэг зүйлийг ашиглаад ах юм уу? Тэгвэл би нөгөө нэг 어디에서 옵니까 가 авчих юм бол юу вэ? Хаанаас ирэх гэж байгаа юм бэ? 어디 гэдэг маань хаана? 에서 гэдэг маань бид нэр дараагийн хичээл дээр үзэх 에서 дөрөв багш нь төрүүлээд аваад ирсэн жоохон. Яарад та нарт амар хурдуурдан гой юм үзүүлэх гээд. 에서 гэдэг маань ерөөхдөө аас дөрөв ойлгочиход байна. Дараагийн хичээл дээр их гүнзгий тайлбарлана. За тэгэхээр 어디에서 옵니까? хаанаас ирсэн бэ? За, 학교에서 옵니다. сургуулиас ирсэн. сургуулиас ээж аав нар асуудаг тэ оройтчоо. хаанаас ирсэн? 어디에서 옵니까? 하네 тийм үү. За тэгэхээр юу вэ? 학교에서 옵니다. сургуулиас ирсэн. За тэгээд яасан? 에듀에스 학원에서 옵니다. хаанаас ирсэн? 에듀에스 сургуультаас ирж байна өө. яах нь хэлж бас болохоор шүү дээ. За гэх шигээр ярина гэсэн үг. За 학교에 옵니까? одоо багш нар хоцрох юм бол дөрөв уцаар яриад багш нар яг тийм шүү дээ. За яасан яад ирэхгүй байгаа юм бэ гэсэн чи окей. сургуультай ирэх юм уу ирэхгүй юм уу одоо багш нь асуух нь тий амар хоцорчгоор. За юу вэ? 학교에 옵니까? ирэх юм уу? 네 학교에 갑니다 гэж ярина гэсэн үг. Тэгэхээр нэгэсэндээ бид нар тодтогсон тодорхой нөгөө нэг юу вэ? нэршил орж ирсэн тохиолдолд 옵니까г ашиглаж болно гэсэн үг. 도서관에 옵니까? номын сан ирэх юм уу? 교실에 옵니까? ангид ирэх юм уу? болно гэсэн үг байна тийм үү. За, тэгвэл түүний доор байгаа. түүний доор байгаа зүйлийг багш нь тайлбарлая. За, тип. Нэгэсэндээ кадауда явж ирэх гэсэн тохиолдол маань тагтамжтай явж ирэх гэсэн утгыг илэрхийлж идэг. танида гэдэг үгийг одоо бүрдүүлдэг гэж ойлгож бас болно гэсэн үг. За, тэгэхээр танида гэдэг үг маань тагтамжтай нэг тийшээ би байнга явдаг. Тэр тохиолдлыг ямар нэгэн газар би ажил хийдэг ч юм уу, эсвэл юу вэ? сурдаг ч юм уу, тийм ээ? Одоо байнгын одоо тийм одоо эмчилгээ хийлэгдэх ч юм уу, тиймэрхүү байдал дээр танида гэдэг үгийг бид нэр ашигладаг. За, тэгэхээр танида гэдэг маань тэр доор байна. 다녀오겠습니다. та нар ингээ кино үзээд мэддэн штэ. Хүүхдүүд ингээл хөөрхөн цүнхээ өрчөөл хов хаасан гэртэйгээ тэг хөөрхөн хов хаасан гэртэйгээ 다녀오겠습니다 гэж мэдлээд ингээ гараа явдсан штэ. Гэртэйгээ мэдлээд ааш хүүхдүүд тэр чинь ээж аав байхгүй үедээ бол гэртэйгээ мэдлж гараа явдаг. Тийм сонин соёлтой усуд штэ. Та нар ингээ бас мэдтгөө уцаар ярьж агаад уцсныхан цаанаас өө за баяртай гэж ингээд толгой мөхөлцөөд идэг уцтайгаа мөхөлцөөд байгаа шүү дээ. За гэх шигээр ерөөхдөө солоос айгуу тийм бас сонин соёлтой бид нар ярих юм бол ингээд ангиар ярих юм бол инээлтэй бөө юм болдог. Та нар инээж гинөө. За окей инээж байгаа тийм ээ. За
түүний доор 어디에 다닙니까? 어디에 다닙니까? юу вэ? 하샤 явдаг юм бэ? 하샤 татамжтай явдаг юм бэ гэж асууж байгаа гэсэн. За тэгэхээр 회사에 다닙니다. 하샤 явдаг юм бэ гэсэн чинь би ажилдаа явдаг, компани руугаа явдаг юм аа. компани руугаа явдаг юм аа. Гэх шигээр юу вэ? Ярьж болно гэсэн. За тэгэхээр кадауда гэдэг чинь ерөнхийдөө танида буюу татамжтай явхаа гэдэг үгийг бас илэрхийлчихдэг гэж ойлгох нэ гэсэн. За одоо юу вэ бид нэр аль хэзээний тоо тоолол ороод ирлээ. За тоо тоолол 1 буюу бид нар энэ тоо тоол дээр ерөөхдөө үгсэгтэйгээ тоотойгоо танилцгаж ерөөхдөө ирсэн гэж та бүхэн өнөөдөр ойлгож байна. За нэгэсэндээ би ханц тоо хангил тоо хоёрыг хоёуланг нь ярьж өгнө. За ханц хангил гэдэг маань ерөөхдөө юу илээ? Солонгосчууд өөрсдөө хангилыг зохиосон шүү дээ. За аль хэзээний хятадд ханзан байж исэн тийм ээ, ханзыг ерөөхдөө аваад ирчихсэн байгаа гэж ойлгож болох нь. Тэгэхээр ерөөхдөө юу вэ? 1 2 3 4 гэдэг чинь ER яс ингээд явдаг шүү дээ. Яг хятад тоотой мангар төстэй гэж та бүхэн бас ойлгож болно гэсэн. За тэгэхээр ханза хангил гэсэн хоёр тоог багш нь тайлбарлаж чинь. За анхааралтайгаар 1 2 3 4 1 2 3 4 5 6 7 8 9 10 нэгэсэндээ 10 хүртэл явж байна гэсэн. За тэгвэл хажуу жишээ. 하나, 둘, 셋, 넷, 다섯, 여섯, 일곱. 일곱, 여덟, 아홉, 열. 오케이. гэх шигээр яах нь ярина гэсэн. За ингээд 10 гэсэн ижилхэн тоог гаргаж ирж байна тийм ээ. За тэгвэл 11-ийг яаж дутах вэ? 11, 12 нэг ясандаа юу вэ? 10 гэдэг маань 10 гэдгийнхэн араас дахиад нөгөө нэг 1 2 3 4 гэд 9 хүртлээр залгачна гэсэн үг. Тэгэхээр бид нэр автоматар 1-ээс 19 хүртлээр тоолно. Биш ээ. Юу лээ? 11-ээс 19 хүртлээр тоолно гэсэн үг. За энэ ч гэсэн муу ялгаа ахгүй. Хойноос нь ёй гэдгийг хараас юу вэ? Так гэж бүгднийг тавихад бол ижилхэн тоологдно гэсэн үг. За тоол хийдүүлээ. 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19. 오케이. 자 이제 11, 12, 13, 14, 15, 18, 15, 16, 17, 18, 19. 오케이. 자, гэх шиг тоолох нь тийм үү. За тэгвэл яг энэ шиг ингэ яваад байдаг цаашаа наа. За 20. 20-оос бид нар 100-ийн дотор тоолоход бол амархан болно гэсэн. Одоо нөгөө нэг 10-ын 1 дотроо бид нар яаж тоолохоо ойлгоцсон юм чинь яг тэр нөгөө нэг юу вэ? 10-ын 1-жүүдийг ойлгочход цаашаа нь яваход амархан болно гэсэн. За 10-ын 1-ийг тоолохдоо ерөөхдөө ханз нь ишип гэж эхэлдэг байна. Ишип. Нэг өсөндөө уртаа нөгөө нэгж авч яана гэсэн үг. 10 хойно. За тэгэхэд 20, 30, 40, 50, 60, 70, 80, 90, 100 гэдэг юу вэ? 100 дээр зогсож байна. За тэгэхээр дараагийн хэсэг нь харъя да. Одоо нөгөө нэг хангил хэсэг байна тийм ээ. Солонгос өөрсдийн цаандлага. За сүмүл яригтэй нөө өөр болж байна тийм ээ. За сорон, махан, шин, 예순, 일흔, 여든, 아흔, 백. За одоо амар болсон. 100 дээр ирээд энэ хоёр нийлдэг. За 100 хүртэл яах нь вэ? Эдгээр зүйлүүдийг та бүхэн тэмдэглээд цээжлэнэ. За ингээд амжилт цээжлээрэй. За дараагийн хэсгийг харъя. 100. Бид нар 100 хүртэл явсан шүү дээ. За 100 юм бол одоо цаашаа бид нар бүр ингээд том нэгжээр нь яриа. Том нэгжээр. За яаж тоолох вэ? 100, 1000, 만, 10만 гэж явж байна тийм ээ. За үүн дээр бид нар нөгөө нэг манахаас өөр байдаг зүйл нь юу вэ гэхээр ерөөхдөө ингэж тасардаг байгаа. Хаана вэ? Юм шүү дээ. Солонгос тоог
хойноос нь бид нэр юу вэ? 4-ийг нь тасалдаг гэж ойлгож болно гэсэн. Тэгэхээр юу 4-ийг чи юу гэх юм 10,000 штэ тий. Тэгэхээр 10,000-аар нь таслаж тоолдог юм байна. Манайх 1000-аар тасал тоолдог тий. Тэгэхээр ялгаатай. Тэгэхээр бид нөгөө нэг тоон дээр жоохон ингээ бодлох юм бол жоохон нэлээ хол явна шүү. Тэгэхээр бодлож ерөөсөө болохгүй амарсаа ойлгодог байх хэрэгтэй. Ер нь бараг цээжлэл нь илүү дээр байдаг. Инженер юм шүү дээ гэд бүр ойлгочих юм бол уг амархан. За хэдүүлээ харъя. Бүгдөрөнгөө багш дандаа 4-ийг хоошоо тасалсан байгаа. За 4-ийг таслангуудаа энийг уншихтаа амар амархан зүйл нь юу гэхээр за маань гэд бид нэр дуусч байгаа тийм үү. За тэгэхээр маань чи энд явж байна тийм ээ. Урд нь юу яа? 10 байна. Тэгэхээр юу яа? Ship гэдэг нь урд нь юм гэсэн үг. За гих шигээр тоолно гэсэн үг. За дахиад маань тэгмүүдээ юу вэ? P гэрч юм. За гих шигээр юу вэ? Тоолж гинэ гэж та бүхэн ойлгох нэ. За тэгэхээр бидэрт ерөнхийдөө арай илүү нөгөө төхөн болж байгааз. Окей. За энэ хүртэл окей юм чинь маань гингуудаа чон болсноо. Маань гэж болоод ирж байна. Маань нэршил өөрчлөгдөнө. Og. Окей. За тэгвэл 100 сая ярих юм тийм үү? За 100 саяг og юм бол. За тэгээ маань ингээд нэг og одоо 108-ийг бид нэр ярих гэсэн үг. Тэгээ уралт нь юу вэ? Ship байх юм бол shibog. Тэрбэн бол юм гэсэн үг. За гих шигээр юу гэх бид нар тоонуудыг таслаа юм. За тэгвэл юу вэ? Нөгөө нэг энд байсан тиг байгаа шүү дээ. Энд байсан тиг. За тэгээд нөгөө нэг дахиад урд нь дахиад нэгж гараад ирсэн 10 гэх. Тэгэхээр маань гэдэг ингээд 3 юм гараад ирсэн. Ямар og маань гэлтэй нь шүү дээ тийм ээ. Дахиад нэг юу вэ? Шин нэршил буюу жуу. За ингээд их найд үсэж байна гэсэн үг. За иймэрхүү байдлаар бид нар юу вэ? Тоогоо тоолоо цаашаа явдаг байх нэ. За үүний араас бид нар шууд нөгөө нэг юу вэ? One гэдгийг залгах юм бол одоо Солонгосын мөнгөний дэвсгэрт болох нь байна тийм ээ. За төгрөг гэдгийг залгах юм бол Монголын мөнгөний дэвсгэрт байх нэ. За гэх шигээр бид нар хоёр улсынхаа мөнгөний дэвсгэртийг хойноос нь залгахад шууд автоматар тоо өснө. За одоо хэдүүлээ тоогоо мэдсэн учраас багш нь тоолох аргыг нь зааж өгье. Тоолох аргыг нь. За энэ дээдлийн эдийн багш нь та бүхний дуртай. Та нар тоогоор юу хийдгүү? Тоглодог байсан уу? Багшийн үед нэг хэсэг ийм үг амар байдаг гэсэн шүү дээ. Одоо ч байна уу юу? Тиг 7 зарим гэдэг явж хахаар. Тиг 7 гэдэг тиг 7 гэсэн чинь. Тиг 7 оцсон. Тэгээ яг нөгөө нэг үгээр нь. За яг тэрнтэй ижилхэн бид нар нөгөө нэг юу гэх тийм утгууд их байдаг. Гэтэ 247 бол Монголынх. За харъя. Чонсаагаас эхлэе. Чонсаа гэж юм тийм үү? Чонсаа гэдэг маань өөрөө юу вэ гэхээр тэнгэрэлч гэсэн утгатай үг. Тэгэхээр бид нар энийг бас нөгөө нэг ойртуулж бас ярьдаг байх нь чонсаа. Тэнгэрэлч гэсэн утгаар нь илүү их бас нөгөө нэг юу гэх сайн дурын байгаль хандун манд цуглуулдаг сангууд илүү их иймэрхүү бас утасны дугаар ч юм уу одоо дансны одоо юу ч юм уу юг юу лээ дугаарыг ч ингэж асаах бас ирмэлцэлтэй байдаг юм байлээ. За Иса гэдэг маань ерөөхдөө өөрөө юу вэ гэхээр айл нүлгэлтийг Иса гэж нэрлэдэг. Тэгээд ерөөхдөө Иса буюу 24 тий. Тэгэхээр ерөөхдөө айл нүлэгдэг хүмүүс илүү их бас ийм утасны дугаартай ч юм уу байж идэг гэж та бүхэн ойлгож байна. Сонбац. За тэгээд чику. За чику гэдэг нь чингу гэдэгтэй төстэй сонсогддог тий. Чингу гэдэг чинь бид нар юу лээ? Бичиж чадна штэ. Чингу тий. Тэгээд тэгэхээр юу чингу найз гэдэг ч юм уу. Иймэрхүү байдлаар дугаарууд амар олон байж байгаа. Солонгост бас ингээд утгалчихсан. За тэрнтэй адилхан пари гэдэг нь бали буюу юу вэ? Хурдан гэдэг солонгосын өөрсдийн үндэсний нэг юм юу гэж идэг те зан чанар. Тэрнтэй төстэй пари гэдэг тоонууд ч ихсэн айгүйх байж идэг. Пари гэдэг дуу байдаг шүү дээ. Да Винчи гэдэг хамтлагийн пари та нар сонсч үзээрэй. Тэгтээ жоохон дээр их тийм дуу байгаа. За окей одоо тэгвэл ингээд бид нар утгыг ойлгоцсон юм чинь эхнээс нь тоолъё. 27 천사 2424 7979 окей энэ олон тоогоо яаж тоолч вэ? За тэгвэл багш нь тайлбар зааж өгье. Пари гэдэг зүйлийг бид нар одоо юу вэ? Дандаа нэгжээр навж гин тийм үү? За нэгж нь юу вэ? Чон, пек, шип тэгчээд энэ хоол нь бүр задаргаа шүү дээ тий. Тэгэхээр энүүгээр нэ гэсэн. Чон гэдэг нь юу юм? Мянгатых, зуутых, аравтых гэдэг нэгжээр насалчлаа. За тэгвэл энэ нэгжүүдийн урталт нь бид нар яг тэр дээр байгаа тоо пари гэдгийг тавьчих. За дуудъя. Үүнийг би дуудахтаа
바리바리 гэдгийг бид нар дуудахтаа ингэж дууддаг гэсэн үг. За 8 1000 282 зигзаг гэж байгааз. За ингэж бид нар дуудана гэсэн үг. Тэгэхээр амархан байгааз. За эхлээд ямар ч байсан бид нар нэгжийг олох хэрэгтэй байна. Түүний урд нь бид нар тоонуудын авчиад нэршлийг тавьчих юм байна. За тэгээд бид нар ингээд зигзаглаад дуудахад бол тоо бол ерөөхдөө амархан итгэхэд байх нэ. Окей. За энэ үртэл. За утасны дугаарыг бид нар ярья. Утасны дугаарыг бид нар яаж дуудах вэ? За утасны дугаарыг ярихдаа бас ижлэхэн нэгжүүдийг тавих уу гэсэн чинь утасны дугаарыг бид нар ихэвчлэн яг тоотоогоор нь тоолдог. Тоотоогоор нь нэгээр нь гэсэн үг ерөөхдөө. За тэгэхээр юу вэ? Чил одоо юу вэ? 77.8 1223 нэдвэсийн утасны дугаар ахна тийм ээ. За багш нь нэдвэсийн утасны дугаарыг за солонгосоор хэлье. Чил 18 тэгчээд энэ гол нь байгаа таслалыг бид нэр гэж бод хэлдэг ба. Чил 18 18 1223 окей. За иймэрхүү байдлаар хэлнэ гэсэн үг байна тийм ээ. Ок. За үүн дээр юу вэ? Бид нэр цаашдаа мэдэх ёстой зүйлийн маань ер нь л тоонууд дээр ашиглагддаг тоонуудтай ер нь хамтдаа явж идэг нэг юм нэр өгнүүдэн нэршлүүдэн. За энэ нэршлүүдийг харъя да. За хуу буюу одоо хаалганы дугаар ах юм тийм үү? За одоо манай хаалганы дугаар чи юу вэ? Манай хаалганы дугаар чинь 1210 тийм үү? За 1210 гэдэг дугаарыг бид нэр хэлэхдээ 1210 гэж хэлнэ гэсэн үг. 1210입니다. За гэх шигээр ярина гэсэн. За тэгвэл дугаарыг яриа. За автобусны чиглэл бид нэрээ ярихдаа дугаарууд хэд гэдэг дугаарууд гэдэм бол за 710 гэдэг дугаарыг 710 710 бон бос гэх шигээр бид нэр ярина гэсэн. 710 юу лээ 710 бон бос гэж ярина гэсэн. За тэгвэл дараагийн чин гэж юм тийм үү? За манайх хэдэн давхар гэдэг лээ юу бэ чи? 12 тийм үү? Тэгэхээр юу лээ хуу гэж бичлээ шүү. 12 чин гэдэг одоо хойноос чин залгана тийм ээ? Чин. За нэгсэндээ 12 чин. Окей, 12 чин гэж ярина гэсэн. За эдгээрүүд нь окей юу? За эдгээрүүдийг асуух та. 몇 층입니까? 몇 층입니까? хэдэн давхар вэ? 입니까? бидний мэддэг асуулт шүү дээ, тийм ээ? 몇 층입니까? хэдэн давхар вэ гэж өөртөө ярьж байна гэсэн. За, окей, энэ хүртлээр мэдсэн бол бид нэр одоо харилцан яриа ярих гэж байгаа. Харилцан яриа. За, харилцан яриаг багш нь яг хамтлагийн сайн мэдгүй сонсч үзээгүй, сонсоог баралтай одоохондоо. Гэтэ цаашдаа сонсох хаа. За, тийм хамтлагийн нэг гишүүнийг авчирсан. За, тэгээд тэр гишүүнтэй багш нь өөртөө ярих гэж байгаа. За, нэг юм билдинг байлаа. За, билдинг дээр бит хоёр явж байгаад ингээд таарсан баг. За, тэгээд багш нь өөртөө өчээгүйгээ хагууш боёо. Өчээгүйгээд багш нь явмаар байна. За, нөгөө нэг манай хим Жунгуглтэй BTS. За, тэгэнгүүтээ юу илээ? 202 дугаарын одоо юу вэ? Цэцгийн дэлгүүр рүү орчих. Цэцгийн дэлгүүр рүү. За, ингээд бит хоёр юу вэ? Одоо энэ байрлал дотор төөрөө яваад байгаа байхгүй? Тэгэхээр та нараас туслах хэрэгтэй байна тий. За, окей. 안녕 гэж. За, 난설마씨 안녕하세요. гинэ. 난설마씨 안녕하세요. 어디? тэгчээ юу вэ? 가다 байгаа юм чинь хаашаа явах гэж байгаа юм бэ гэж асууж байна тийм ээ. Тэгэхээр юу вэ? 어디에 갑니까? 어디에 갑니까? бидний өнөөдөр үзэж байгаа 가다 오다 гэдэг дүрэн байгаа гэсэн үг. За, энэ дүрэн. Тэгэхээр амархан байгаа шүү дээ, тийм? 가다 오다. За, тэгвэл 저는 우체국에 갑니다. тийм ээ? 우체국에 갑니다. тэгсэн чинь 종국 씨 어디에 갑니까? 저는 꽃집에 갑니다. 꽃집에 갑니다. тэгсэн чинь 왜? 꽃집이 몇 호입니까? 202호입니다. 우체국이 몇 층? 이든 다 헛배디메 그렇게 된 팀에 몇 층에 있습니까? 우체국은 나도 비히는 팀 우체국은
Хідэн давхар байлаа? 일진, тийм ээ. За, 일진에 있습니다. 자, тэгвэл 일진에 우체국만 있습니까? 일진에 우체국만 있습니까? 여기서 아니요. 커피숍도 있습니다. гэх шигээр ерөөхдөө ярих нэ гэсэн үг тийм. За, ингээд ерөөхдөө юу вэ? Багш нь Жунгуктай хамтдаа ямартай ч юу вэ? Цэцгийн дэлгүүр болон шуудан явах талаар ярилцчихлаа. За, ингээд та бүхэн маань тоонуудаа маш сайн өөр юм болоход чиглэл засан кадауда гэдэг дээр хэд хэдэн одоо юу гэх шинэ одоо үгэн дээрээ дүрмээ маш сайн баттгаж өөртөө аваад за тэгээд хичээлүүдээ сайн агаарэ. Өнөөдөр магадгүй багшийн хувьд бол амралтын өдөр байна. Та бүхний хувьд ямар өдөр байхаа гэсэн мэдэхгүй байна. За тэгээд амралтын өдөр аядахтай сайхан өнгөрөөгөөрэй. Тэгээд амралтын өдөр биш байсан ч гэсэн өнөөдрийг амар гоё өнгөрөөгөөрэй. Ягаад тэгэхээр өнөөдөр бол бест өдөр байх болно. За ингээд дараагийнхаа хичээл дээр уулзцгаая. Түр баяртай.